Сайн байцгаана уу? Би Дорнот аймаг хан уул сургуулийн бага боловсролын багш сайн жаргалын 9 эрдэнэ байна. Би 2022 онд Дорнот их сургуулийг бага ангийн багш мэргэжлээр суралцж төгсөөд хан уул сургуультай 4 дахь жилдээ ажиллаж байна. Ажиллаж байх хугацаанд сурагч бүрийн хөгжлийн онцлогийг нээн илрүүлж зөв хүн болгон төлөвшүүлэхийг зорин ажиллаж байна. Энэхүү зорилгынхаа хүрээнд сурагчдыг сургуулийн багш ажилчид ахмад наснд талархах, за мөн мэдлэг хүнлэх харилцаанаас суралцаж хөдөлмөрөөр хүмүүжүүлэхийг зорин ажиллаж байна. Мөн унших, бодох, бичих чадвараа ахиулан номтой нөхөрлөх, номын тэмдэглэл хөтлөх, за давтан уншилтын аргуудаас бие багш арга, идэвхтэй сургуулийн аргуудаас бод хамтар хуваалц, гарах төсөлбөрийн аргыг ашиглан хичээл сургуулийн үйл ажиллагаагаа явуулж байна. Бага ангийн багш 9 эрдэнэ нэг хичээлийн уралдаанд 3 дугаар ангийн хүн орчин хичээлийн эх орон ба эх дэлхийгээ судалцгаая гэж хичээлийг зааж амжилттай оролцсон. Судалгаа хичээлийн хүрээнд 2022-оос 2023 онд монгол хэлний 3 аваа үсгийг таниулах, математикийн нэгээр хорогдуулах, 2003-аас 2024 онд математикийн эерэг сөрөгтөө монгол хэлний шүлэг дурайн зохиой, хүн орчин хичээлийн тасалгааны ургамлыг төрлөөр нь англи, 2024-өөс 2025 онд математикийн харьцаа өнцгийг олох хичээлүүдийг тус зохион байгуулсан. Дөрөвчдийн хөгжил төлөвшөл ахиц амжилт. Урлагийн наадамд ангиараа тусгай байр, бүжиг тусгай байр, намрын спартакиадад буйхадид байр, 100 метрийн бүлтэд тэргүүн байр, бие тооны олимпиадад кенгуру 1-р зэргийн диплом, сургуулийн шатрын аврах сурагчдтай мөн скул гейм тэмцээнд ирдэд байр эзэлсэн. 4-р ангийн сурагчдын дунд англи хэлний I Learn English тэмцээнд сурагч хаширт нь гутгаар байр эзэлсэн. Аймгийн 4-р ангийн мэргэжлийн багш нарын бүлгээр Монгол хэл математикийн хичээлийн судалгаад хичээлд сууж туршлага судалсан, эрдмийн түлхүүр номонд даалгавар боловсруулсан сурагчдад түгээн дэлгэрүүлсэн, мэдээлж уншлага үйл ажиллагаанд бие багш уншлагын аргаа танилцуулсан, сургуулийн амжилт өөд бяцхан жиргээчд мэргэжлийн багш нарын бүлгийн гишүүн, амжилт өөд мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааны хүрээнд судалгаад хичээл суралцахын зорилтыг шинжлэх, зөвлөх багш нартай уулзах гэх мэт үйл ажиллагааг төлөвлөн өдөртөмжийн дагуу зохион байгуулсан, дэлхийн зөнгийн оролцоод хөгжих клубын сургагч багшаар бэлтгэгдсэн, эрдэм шинжилгээний хуралд жил бүр амжилттай оролцдог, 2022 онд боловсрол дох ёс зүйн асуудал, 2024 онд багш эцэг эхийн хамтын ажиллагаа сурагчдын амжилтад нөлөөлөх нь, 2025 онд гэрийн даалгавраар суралцахыг дэмжих боломжийг туршсан сэдвт илтгэлээр сургууль бус аймагт тэргүүн байр эзэлж улсын уралдаанд амжилттай оролцсон. Ур чадвар 2025 уралдаанд оролцож сургууль бүсэд тэргүүн байр эзэлж аймагт дэд байр эзэлсэн. 2025-аас 2026 оны тэргүүний багшаар тус шалгарсан. Цаашид сурагчийн сурах хэв маяг ялгаатай байдлыг харгалзан үзэж, сурагч төвтэй идэвхтэй сургуулийн аргууд болон цахим хэрэгслүүдийг үр дүнтэй ашиглаж, өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн ажиллана. Мөн хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд эцэг эх асран хамгаалагч, нутгийн байгууллага иргэдтэй итвэх санаачлагтай хамтран ажиллана.